За сайн байцгаана уу үзэгчдээ. Ингээд Mongolism Guitar-аас үгийн маань за дараагийн шинэ уншлага маань эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн уншлагын гол сэдв нь бол өөрөө таны сүнсний зорилго юу вэ гэдэг сэдвийн дор уншлага хийгдэхэд бэлэн болсон байна. Яагаад энэ сэдвээр уншлага хийгдэж байгаа гэхээр за энэхүү уншлага маань маш олон хүмүүс үзээд за ерөнхий 3 группт хүмүүсээ шууд хуваагаад за 3 группийнхаа хүрээнд уншлага нь ерөнхий байдлаар хийгдэж байгаа. Тэгэхээр танд яг зөвхөн танд одоо зориулсан байж чадахгүй ч гэсэн за яг группийнхаа одоо нэг ийм группт хуваасан тэр группийнхаа хүрээнд бол нэлээд төхөн очих ийм нийтийн уншлага байгаа шүү. За тэгэхээр энэ сэдвийг яа сонгосон бэ гэхээр манай Harmony Dot-ийн сувг дээр бол хувь тавилангийн матриц гэж шинэ үйлчлэгээ гарсан байгаа. За энэхүү үйлчлэгээ нь бол зөвхөн танд зориулсан за таны төрсэн он сар өдөр дээр тулгуурлаад тоо угаан дээр суурилсан таны одоо хэн болох энэ амьдрал дээр ямар зорилготой ирсэн зам мөрөн ямар сурах ёстой хичээл за дээрэс нь таны даваа болон сул тал. За энэ дээр таны өгөгдлүүд гарч ирнэ, чадвар чадамжууд хөгжүүлэх хэрэгтэй, хэрэгцээтэй чадварууд таныг хойшод бас аваад явах яг аль чадвар дээр фокуслохыг гэсэн давуу энерги мэдээллүүд бол очиж байгаа. За дээрэс нь манайхан маань одоо амьдралын ажил карьерийн талбарт та яг тий ямар ажил карьер ямар салбарууд танд зохих вэ? Сүнсний замналаа хойшод бас ямар зөвлөгөө өгч гин. Дээрэс нь хүн хоорондын харилцаан дээр бас танд анхаарах таны өгөгдөл тий анхаарах зүйлс гээд ийм байдлаар бол бүтэн тайлан болоод хүргэгдэж байгаа. За энэ үйлчлэгээ маань бол өөрөө бүтэн бараг 50% хямдраад 20,250 гэд болоод хямдарсан байгаа шүү. Тэгэхээр манайхан манд энэ үйлчлэгийг бас сонирхож байвал аваарай. Яагаад ийм үйлчлэгийг гаргасан? Өнөөдрийн сэдв яагаад ийм байгаа вэ гэхээр манай хувийн уншлагын үйлчлэгийн дээр бол хамгийн хэрдэг асуулт бол би хин бэ? Би ямар одоо тий ямар учраас энд төрсөн бэ? Би юу хийх бүтээх хүн юм бэ? Миний давуу сул тал уу? Миний өгөгдөл юу юм бэ гэдэг энэ асуулт өөрөө одоо хамгийн ихээр ирдэг асуулт учраас энэ сэдвийг хүрээнд бол уншлага хийгдэхэд бэлэн болсон байгаа даа шүү. Тэгээд манайхан маань болохоор сонирхож ивэл Instagram болон Facebook пэйжээсээ одоо чатботоос нь мэдээлэл аваад тэгээд ороод ирээрээ хүмүүс маань бол хөвчлэн өөрийгөө үзүүлж гин дээрэс нь хүүхдүүдэд үзүүлж гин. Тэгэхээр нөө хүүхдүүдийнхаа давуу сул талыг мэдснээр хойшод бас юун дээр нь анхаарах ямар талбар дээр нь хөгжүүлэх тий дээрэс нь мэрэгжил сонгох тал дээр бас төлхөө ашиглаж байгаа харагдчихлээ. Тэгээд та бүхэнд маань бас тодорхой хэмжээгээр тустай хийж чадчих байгаа бол одоо миний бас нэгэн зорилт бас биелэгдэж байна гэж ойлгож байгаа. Тэгээд дэмжиж байгаа, үйлчлэгийг авч байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд манай ачаалаасаа шалтгаалаад одоо тайлан нь бол тайлын хэлбэрээр PDF хэлбэрээр хүргэгдэж очиж байгаа. Тэгээд 72 цагийн дотор бол тайлан очиж байгаа шүү. За манайхан ингээд 3 бүлэгт хуваацсан байгаа. Ногоон өнгийн чулуул нь цагаан, за улаан өнгийн чулуунуудаас өнгөө сонгож байгаа. Эсвэл чулууныхаа хэлбэр хэмжээг харж агаад яг юун дээр төвлөрж байгаа сонголтыг сонгох бүгдээрээ гоё мэдрэмжээ сонсож байгаа. Их олон зүйл бодохгүйгээр группийн зөв сонгоорой. Амжилт хүсье. Ингээд нэгдүгээр группийнхэн маань уншлагатай тавтай морилно уу. За та бүхэн маань бол энэ 3D амьдрал дээр ирж байгаа сүнсний тань гол зорилго нь бол одоо үнэн худлыг дэнслэх ажил. За зөв бурууг ялгаж салгадаг ажил. Буруу хийснийг нь одоо шийдэгдэг тий зөв зүйл хийснийг нь бол магтаж урамшуулдаг. Эсвэл одоо зөв зүйлийн төлөө бусдад дуу хоолойгоо өргөдөг, бусдад нөлөөлдөг, манлайлдаг, чиглүүлдэг. Одоо ерөөхдөө бол бас олон нийтийн сувгаар дуу хоолойгоо өргөдөг тий ярьдаг, илтгэдэг ийм коуч, дасгалжуулагч гэж болно. За дээрэс нь илтгэгч, уран яруу илтгэгч гэж болно. Олонний өмнө бас тий
тайз дэлгэцэн дээр гардаг хүмүүс, зурагтаар гардаг хүмүүс байж болно. Инфлюенсер нөлөөлөгч гэж болно. Дээрээс нь шууд утгаараа шүүгч, өмгөөлөгч эсвэл цэрэг цагдаагийн салбарт цэрэг цагдаагийн салбарт бас ажиллах тийм ажилтдаг ийм хүмүүс байж болно. Тэгээд ийм зорилгоор ирсэн байна. Тэгээд саяны ярьсан бүх салбарууд донд хамгийн гол нь та олон нийтийн хүн. Тэгээд зөв буруу шүүдэг, тогтоодог, тий хариунуудыг өгдөг, тий дуу хоолойгоо хүргэдэг ийм төрөл одоо ийм зорилготой ирсэн хүмүүс байна. Тэгээд шинжлэлийг авчрах тий одоо буруу зүйлсийг илрүүлээд одоо дараагийн төвшөнд шин тогтолцоог авчирдаг тийм удирдлагын хүнж байж болно гэсэн. Тэгэхээр гол зорилго нь бол ерөөсөө зөв зүйл рүү хүмүүсийг бусдыг чиглүүлэх, дуу хоолойгоо үнэн шударгын төлөө хүргэдэг шинжил сэргэлтийг авчирсан. За ийм авчрах тийм ийм зорилготой байна. Тэгээ бас ийм бусдыг ийм уучлах байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, сайн муутай нь хамтд нь ойлгож хүлээж авах гэж ирсэн ийм хүмүүс байгаад байна. Ингэж харагдаж байна. За тэгээд энэ насных нь кармаг бас харсан байгаа. Тэгэхээр энэ одоо 3D амьдрал дээр ирэхдээ яг ямар хичээл сурах хэрэгтэй вэ? Ямар карматай ирсэн бэ гэхээр ерөөдөө нэг гэр бүлийн юм асуудалт та бүхэн манаас орж исэн бол бас энэ маань таны бас нэг энэ хорвоо дээр ирсэн нэг үеийн үр дээрээс нь сурах ёстой хичээл юм шүү. Магадгүй гэр бүлийн том асуудалтай, эсвэл арх дарсны асуудалтай, эсвэл одоо эхнэр нөхрийн асуудалтай, эсвэл одоо эцэг эхийнх нь аль нэг нь байхгүй ч юм уу те эцэг ихэхгүйсэн гэдэг ч юм уу нэг юм гэр бүлийн бүрэн бүтэн байдал халуун дулаан байдал байхгүй эсвэл гэр орчмын дандаа ийм хэрүүл шуугаатай байдаг ч юм уу те ингээд нэг ямар нэгэн байдлаар гэр бүлийн ийм асуудалтай байгаа те асуудалтай байсан хүмүүс маань нэгдүгээр группийг сонгосон байна. Тэгэхээр энэ зүйл та нугарч болохгүй. Энэ зүйл бол таны одоо өмнөх насны үеийн үр бөгөөд за эндээсээ та нэг зүйл суралцаад цаашаагаа явах боломжтой гэсэн үг. Эндээс магадгүй одоо жишээ авал одоо маш их юм арх дарсны ийм хамааралтай гэр бүлтэй байлаа гэж бодоход те эндээсээ за арх дарсан донтож болохгүй юм байна шүү. Тэ ийм зүйлээс хол явах юм байна шүү гэдэг одоо хичээлийг маш ойгоондоо одоо те ягштал ойлгож авч чадах юм бол түүнийг хэрэгжүүлж чадах юм бол энэ одоо хэцүү үйл явдал нь төгсгөл дуусгуур болоод цаашаага явдаг ч юм уу тий жишээ авч хэлэхэд тэгэхээр эндээсээ гоё сурах хичээлээ гоё сураад авчвал цаашаага явах нэ. За тэгээд энэ гол зорилготой сүнсний зорилготой хүрэх одоо гол түлхүүр нь юу вэ гэж асуусан байгаа. Тэгэхээр та бүхэн маань оюун бодол санаагаа маш гоё цэвэрлэх, зэгцлэх, тунгалаг байлгах оюун бодол санаа биеийн хүчин шууд утгаараа одоо биеэ сайхан амрааж болно. Маш их юм хит ачаалтай, хит их биеийн хүчний ажил хийдэг, эсвэл маш их зүйлийг амжуулдаг, дандаа гадуур явдаг ийм байж болно. Тэгэхээр биеэ амрах. За цаашлаад оюун бодол санаагаа маш сайхан амраах хэрэгтэй байна. За бодлоо гоё цэлмэг байлгаад, тунгалаг байлгаад, за тэгээд бодлоо зэгцэлж чадвал одоо та сүнсний зорилго руу маш том алхмыг хийх гээд байна гэж. За дээрэс нь хүмүүстэй их маргалдах, сөргөлдөх, бусдад муудалцах, эв түнжингүй байх ийм асуудалд бол огт орооцолдож болохгүй юм байна шүү. Аль болох бусадтай нийтэж эвдвэхтэй, эвтэй найрамдалтай, бусдад ингээд зөвөр ойлголцдог, урдан ойлголцдог ийм байх хэрэгтэй. Бусдад маргалдаад одоо хэрүүл тэмцэл ч юм уу хийгээд ирэхээрээ одоо таны одоо нэг ийм жүтгэрийн тойрогттой ингээ яваал цаашаага ахиж гарахгүй ийм байх магадлал маш өндөр байгаа байхгүй юу. Нөгөө талаасаа нэг жаахан ийм хэрүүл уруул маргаан юмд орчгоороо урдан сэвддэг ийм төрлийн хүмүүс байж болно. Тэгэхээр та хэд маань болохоор оюун бодлоо гоё зэлмэг зингийг байлгаад бодлоо маш их боддог. Тэгээд
тэр бодолтой маш их автаад тэгээд ингээд айц төгшүүрт автаад тий. За нэг юм хийлээ гэж бодоход эрсдлийн бодоод айгаад ч юм уу тий ургуулж бодоод явцдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө маш их юм бодолтой их автдаг хүмүүс байна л да. Сөрөг зүйл дээр их анхаарах гад байдаг тий. Сөрөг бодол орж ирэх гээд байдаг. Тэгэхээр ингээд бодлоо маш гоё зэгцлээд за хүмүүстэй бусадтай ив найрамдалтай байж чадах юм бол за та энэ гол сүнснийхаа зорилго руу маш том алхмуудыг хийгээд зорилгоо биелүүлэх тань ойрхон байна шүү гэдгийг анхааруулж байна. Тэгээд ерөөхдөө нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань давуу сул тал юу бэ те гэдэг талаас нь бас энэ гурван хүзрийг бол нээсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн давуу тал бол маш юм феминин энержи маш өндөртэй, маш юм эмгтээлэг энерги өндөртэй гэсэн үг. Тэгэхээр илүү юм зөөлөн усуд маш юм даруу төлөв зөөлөн одоо юу гэдгийг гүндүүгүү те ийм тайван ийм хүмүүс байна гэж бодож байгаа. За дээрэс нь болохоор маш их ийм бүтээлч хүмүүс жижигхэн зүйлээр маш юмыг хийчихдэг те цомхон зүйлээр аливаа зүйлийг болгочдөг. За бусдад бэлэг өгөхөд хүртэл ингээд жижиг сажиг зүйлээр маш гоё юм хөөрхөн хүний сэтгэлд нь хүрэх хэмжээний бэлэг өгч чаддаг ч юм уу те. За эсвэл одоо жижигхэн нэг олон их мөнгө төгрөг их зүйл үрээд байхгүйгээр ингээд байгаагаараа болгочдөг ийм төрлийн хүмүүс байгаад байна. Энэ нь давуу тал болж харагдчихээн. За дээрэс нь маш бусдад халамжтай, бусдыг ийм хайрладаг, тэтгдэг, инэрдэг, өрөвддөг, нэгүүлсдэг тийм ийм бас бусдаа маш ийм эвтэй байхыг, цогцож байхыг ийм хүсдэг ийм хүмүүс байгаад байна. Тэгээ маш бүтээлч, үзэсгэлэнтэй, гадаа дотоод үзэсгэлэн ихтэй тий. Тэгээд байгальтайгаа маш ойрхон, байгалаасаа их энерги авдаг, аялал зугаалах их дуртай. Тэгээд ийм бас уран бүтээлчд бас байж болно. За ийм давуу чанартай хүмүүс байгаад байна шүү таад маань. За сул талын хувьд бол угаасаа хоёр үзэр гарсан. Тэгэхээр магадгүй маш их ийм бас л энаараа ингээд бодлын ийм стрессэнд орсон. Маш ийм айцтай айх юм байхгүй байхад айдаг ч юм уу, түгшиг юм байхгүй байхад түгшээ яваад идэг тий. Жижигхэн зүйлээс ингээд түгшчдэг ч юм уу тий. Тэгээ дандаа ийм бодолтой ингээд сөрөг зүйл оруулдаг тархиндаа. Тэгээд сөрөг зүйл дээр анхаардаг, сөрөг юм бодоод байдаг. Иннээсээ болоод дандаа ийм айцтай, түгшүүртэй. Тэгээд маш ийм одоо юу гэдгийг ийм бодлын нэг ийм амар хэцүү нэг тийм зүйлд орчихсон. Тэгэхээр энэ дээр гарсан шүү дээ. Та хэдд маань энэ бодлоогоо эзэгцлээ. Тархитлагоогоо сайхан амраагаатгаа гэд. Тэгэхээр зүгээр л та бүхэнд ямар нэгэн асуудал тулгараад байвал, ямар нэгэн муу зүйл болоод байвал та бүхэн бодлоосоо болоод тэр бүхэн чинь болоод идэм байх шүү гэдгийг бас харуулж байна шүү. Тэгэхээр хөвчлэн та бүхэн маань энэ бодол оюун санаа энэ төсөөлж боддог энэ зүйлүүдээ бас болох хэрэгтэй, болох цаг нь бас болоод байна шүү гэж харуулж байна. За энэ хүзэрч гисэн яг ялгаагүй. Ерөөсөө л маш өөрсдөө бодлоороо хязгаарлалцдаг. Нэг юм хийх гэж байгаа бол илүү дутуу сөрөг зүйлүүдийг боцоргоод хийхгүй яг нэг тэр тойрогтол байж идэг дараагийн төвшөнд авахгүй тий ингээд л байж идэг. Маш их зүйлийг боддог, төсөөлдөг. Ерөөсөө л юм харагдчихна. Тэгээд энээсээ болоод одоо дээд хүрдүүд нь оюун бодолтой ингээд сөрөг зүйл бодож айж төгшөж явсаар хагаад одоо дээд хүрдүүд нь ингээд хаагдаад тий одоо бодол чинь тархинд байгаа шүү дээ. Тэгэхээр чин титэм хөөр. За тэгээд энэ ингээд нүдэн болттойгоос тэгэхээр ингээд алсын харааны тэтгэгч одоо энэ мэлмий хүрд. Тэгээ ингээд улмаар хоолын хүрд ороод ирж байгаа. Ингээд дээд хүрдүүд нь бол зүрхэн хүрдээс орж байгаа. Тэгэхээр дээд хүрдүүд нь бүгдээрээ блоконд орчихсон. Ингээд бодлоосоо болоод өөрийгөө ингээд яг энэ зураг шиг ингээд уяад хайшчихсан. Ингээд ийм ийш тийшээ ингээд явж чаддгүй тэ ийш тийшээгээ виз нь гардггүй ч юм уу, ажил төрөлд орохороо хурдан болждаг ч юм уу тэ яг ингээд яг л энэ болттой ингээд эмхтэй шиг л байдалд байгаад байгаа хгүй та хэд маань. Тэгэхээр энэ маань бол та хэдийн бас нэг сул энержи буюу одоо сул тал байгаад байна. Тэгэхээр та бүхэн маань юусоо энэ бодлоогоо эзэгцлэх хэрэгтэй. Өгөгдөөцөөс нь өгж байгаа мессежний хувьд бол хөөм гэж юу гарсан байна. Үзэр гарсан байна. Тэгэхээр яг уу та бүхэн маань бол гэртээ гэр амтай тий гэртээ их санаагаа тавьж агарлаа хандуулах
хэрэгтэй байна шүү гэдэг зөвлөгөөс давхар явж байна. За гэр бүлийн ямар нэгэн асуудалтай байвал түүний утга учирыг та хэд манд одоо энэ judgment үзэр шиг те шүүж тунгааж энэ бүхнийг зэгцлэх хүмүүс нь та хэд байна шүү. Тэгээд маш гоё юм гэр орондоо халуун дулаан энергиг авчрах те асуудлыг шийдвэрлэх ийм хүмүүс нь та хэд манд байна шүү гэдэг бас мессежийг өгч байна. За нөгөө талаасаа болохоор self care хөзөр дээр бол та бүхний унш гэдэг юу гарсан байна. Зөвлөгөө гарсан байна. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхөө ажил мэргэжилтэй холбоотой эсвэл мэргэжлийн түвшинд эсвэл утга уран зохиол одоо сүүлийн үед юунд татагдчихээн тэрнийхээ талаар маш гоё номуудыг аваад өөрийгөө баярлуулад тэндээсээ одоо ном уншиж мэдлэг мэдээлэл авч цуглуулж түүнийгээ бас ашиглаарай гэдэг мессежийг бол бас өгсөн байна. Тэгээд нөгөө өнгийн чулуу бол өөрөө зүрхэн үрдийг тэтгдэг. Та бүхэн маань бол одоо зүрхээ нээгээд өөрийгөө ингээд хайрлаад энэ бодол оюун ухаанаа цэвэрлснээр зүрхэн үрд чинь ангаагдаж зүрхэн үрд нэгднэ. Зүрхэн үрд одоо идэвхтэй байж чадах юм бол та бусдыг хайрлах чаддаг болно. Өөрийгөө хайрлах чаддаг болно. Тэг бусдад хайрлагдаж иргэж чаддаг болох юм байна шүү. За тооч өгөөд тодорхой мэдээлэл өгсөн гэдэгт найдаж байна. За ийм шинэ одоо career life oracle үзэртэй болсон байгаа. За тэгээ энэ дээр бол сүүлийн үе та бүхэнд маань бол мөнгө маш их хамааралтай, мөнгөний их хамаарал өссөн байна. Мөнгө их чухал болсон байна. Тэгэхээр та бүхэн маань бол ирээдүйдээ ийм хадгаламж бэлдээ. Ямар нэгэн танд одоо юу гэдгийг урьдчилж таамаглахын аргагүй гинтийн зүйл тохиолдох юм бол түүнд одоо бэлтгэж ийм хадгаламж үүсгэе гэдэг ийм юу гарсан байна шүү. Зөвлөгөө oracle үзэр гарсан байна шүү. За тэгэхээр та бүхэн маань одооноос эхлээд хадгаламжтай нөөцтэй болоорой. Мөнгөтэй зөв харьцах хэрэгтэй. Орж ирсэн орлогынхаа бас тодорхой хэмжээний хэдэн хувийг нь заавал хадгалж байгаарай. Ирээдүйд маш олон гинтийн давлгаанууд, гинтийн зүйлүүд дээр бол бэлтгэлтэй байх хэрэгтэй байна шүү гэдгийг бас анхааруулж байна. Тэгээ та бүхний маань сүнс бол өөрөө хөгшин сүнс байгаад байна. Тэгэхээр нөгөө илүү юмыг юм нухацтай хардаг, илүү ингээ юмд бусдыг уриалдаг буруу зөвийг тунгаадаг, боддог, шүүдэг, эргээгээ тэрийг хилдэг ийм коуч тал руугаа ийм зорилготой өгөгдөлтэй хүмүүс байгаад байна шүү. За тэгээ та бүхэн маань яг зөвхөн энэ бол одоо ерөнхий уншлага байгаа. Нэгдүгээр группийг маань сонгосон хэдэн ч хүн байж болно. Та бүхэнд бол бүгдээрэнд нь тодорхой хэмжээгээр хамааралтай. Гэхдээ зөвхөн өөртөө хамааралтай өгдлөө, өөртөө хамааралтай давуу сул талаа мэдье. Зөвхөн өөрийнхөө сүнсний зорилгыг өөртөө зориулсан тэр зорилго тэр матриц, хувь тайлангийн матрицынхаа тайлан авъя гэж бас сонирхож байгаа бол harmony.in гэдэг Instagram болон Facebook пэйжээрээ чатаар нь бас та бүхэн ороод ирээрэй. Тэгээд тайлангаа 72 цагийн дотор бас хүлээж авцгаарэ гэж хэлмээрээ. Тэгээд нэгдүгээр группийг сонгосон хүмүүстээ уншлаганаас таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ баярлалаа. Амжилт хүсье. Ингээд 2-р группийн маань уншлагатаа тавтай морилно. За та бүхэн маань энэ цагаан чулууг сонгосон байгаа. Тэгэхээр гол сүнсний зорилго бол өөрөө маш их юм олны одоо өмнө байдаг зогсдог. За алдар нэр цуу өндөртэй өөрийнхөө туулсан туршлага амьдралаараа эсвэл хийж бүтээсэн зүйлээрээ эсвэл өөрөөсөө гаргасан бүтээлээрээ гэдтэй ямар ч одоо чиглэл салбараар байсан ийм олонний өмнө өргөмжлөгдсөн одоо шагнал цол зэргэм цол зэргэмээр шагнагдсан ийм олонний танил байх, олонд ийм нөлөөлөгч байх тийм маш өндөр ийм статустай амжилтанд хүрсэн. Тэгээд ийм шүтэн бишрэгч олонтой. За энэ нь бол тамирчин байж болно. Эсвэл одоо урлаг уран сайхан байж болно одууд байж болно, инфлюенсер байж болно. За цаашлаад нөгөө улс төрч байж болно улс төрийн салбар байж болно. За ийм юутай зорилготой
одоо хүмүүс маань 2 дугаар группийг сонгосон байна. Тэгэхээр та бүхэн маань дор дороо ямар салбар чиглэлд яаж ажилтгав түүгээрээ бол ийм маш өндөр ийм шагналлын эзэн болох те төрөөс шагнал авах ч юм уу те эсвэл одоо доктор профессор эрдэмтэд ээж болно те ийм байхаар одоо өгдөлтэй энэ орчлон орвоо дээр ирсэн байна. Тэгээ таны энэ хорвоо дээр ирсэн сурах ёстой хичээл ч юм уу те эсвэл карма юу вэ гэхээр маш их юм боломжуудыг танд одоо хорвоо ертөнцөөс өгдөг. Тэгээд маш олон эхлэлүүдийг танаас хорвоо ертөнцөөс өгдөг. Тэгэхээр нэг юм эхлээд дуусгаж чаддаг байх дараагийн юм гарч ирдэг те дандаа ингээд 50 байдаггүй. Маш олон зүйлийг нуулж явдаг. За ингээд нэг л ажлаа доктортой хийгээд байхгүй тий олон асуудлууд гарч ирдэг. Тэр болгоныг нуулж явдаг. Сүүлдээ ингээд ядардаг тий ийм карматай. За дээрэс нь болохоор боломж маш олон гарч ирдэг болохоор хэтэрхий олон боломжууд донд амьдраад ирэхээр нэг зүйлдээ тууштай байхгүй ингээд нураагаад дараагийн эхлээд ингээл явж идэг. Нэг зүйлдээ яг хүрч чаддгүй наан ингээ болчдөг гэдэг ч юм уу тий. Гэтэ хичнээн наан болсон ч гэсэн дараагийн алга байнга нэгдэж идэг. Ингээд ингээм жаахан докторгүй ч юм уу олон зүйлийг ингээ хийгээд ингээ явждаг. Олон боломжууд гарч ирдэг болохоор хэтэрхий олон боломжууд дундаас бас зөв сонголтоо хийж чадахгүй дунд нь төвчдөг ч юм уу тий. Иймэрхүү байдалтай хүмүүс маань одоо 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань иймэрхүү одоо байдалтай байх магадлал маш өндөр байгаа тийм. Тэгээ энэ маань бол өөрөө одоо өмнөх насны үеийн үр бөгөөд эндээсээ бас одоо сурах ёстой зүйлээ сурч авах хэрэгтэй юм байна. За жишээ нь олон боломж гарч ирдэг ч юм уу нэг газараа доктортой байдаггүй ч юм уу ийм байгаад байвал илүү одоо эндээс сурах бай гэхээр зүгээр жишээ олгож ярихад магадгүй ингээд хичнээн өөр боломж гарсан ч гэсэн өөр тийш явах болсон өөр ажил гарсан ч гэсэн тэр газараа та яг тултал нь яг нэг зорилго тавиад тэрэндээ хүртэл юу ч болсон бас илүү одоо зарчимч байдлаар хандаад илүү тууштай төвчээртэй байх хичээлийг сурах хэрэгтэй ч юм уу тий. Ийм байж болно гэсэн үг. Ерөнхий гаргалгаа тийм байна. За энэ гол зорилготой хүрэхэд тань одоо өгч байгаа гол түлхүүр нь юу вэ гэхээр за темперанс үзэр буюу за та сэтгэл зүй, амьдрал ах уй болон ажил төрлөө эсвэл өөрийнхөө одоо сэтгэлийн хөдөлгөөнөө за мөнгө, санхүүгээч ер нь бүх зүйлийн баланс буюу одоо тэнцвэрийг барьж сурах хэрэгтэй байна. Та ингээд заримдаа хит ууралчдаг. Бүр ингээд цочмог ингээд ууралчдаг ч юм уу те. Эсвэл ингээд гинт цочмог ууралсан, гинт ууралсан уурна эсвэл гинт ингээ хурдан гарчдаг ч юм уу, хурдан уурлаж хурдан гардаг ч юм уу тий. Ийм бүх зүйлд ийм хоёр туйл руугаа явах гэдэг гэсэн үг. Нэг зүйлийг дуртай олчвол маш их дуртай. Одоо донтох хэмжээний эсвэл нөгөө зүйлд дургүй олчвол ингээд насаараа одоо түүнийг ингээд тэр зүйлдээ дургүй ингээ амьдэрдэг ч юм уу тий. Тэгэхээр ингээд аливаа зүйлийн ингээд баланс тэнцвэрийг барих хэрэгтэй. Бүх зүйлд ийм ашигтай тал, сул тал гэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань болохоор одоо тунгийн тааруулна гэж ярьдаг тий. Тунгийн тааруул сурах хэрэгтэй байна. За нэг бата гэдэг хүнд дургүй болчвол одоо тэр насан туршдаа одоо бататайгаа уулзахгүй тий таарахгүйгээр гэхдээ нэг үзэн ядаад ийм хортой токсик юм бол харагдахгүй байна. Гэтэл бата одоо онцгой хүн бол уус ингээд эзэж харьцахгүйгээд амьдралаасаа батаг бүр арилгачдаг ч юм уу. Ийм төрлийн хүмүүс гэсэн үг жишээ авч ирж байгаа шүү. Тэгэхээр нөгөө бататайгаа мэдтэй устай явж болно шүү дээ тийм ээ. Хаяа нэг уулзчдаг, хаяа нэг мэдлэлчдэг. Ийм гэж явж болно. Тэгэхээр нөгөө хитрхи хоёр тишээгээ туйлширч гад байдаг. Тийм учраас одоо баланс тэнцвэрээ бас сайн олж сурж иж одоо энэ өндөрлөг энэ сүнсний зорилго биелэх хамгийн том алхамч нь гэсэн үг шүү. За дээрэс нь өөртөө итгэдэггүй гэсэн үг. Итгэдэггүй байгаад. Тэгэхээр таны дотор маш том дотоод хүч байгаа. 2 дугаар группийн маань дотоод хүч маш ихтэй. Та хэдийн маань төсөөлснөөс ч илүү томоос том энерги хүч, цөм энерги явж байгаа. Гэвч өөрийгөө голдог, өөртөө итгэлгүй байдлаасаа болоод нэг урагшилж чадахгүй тий яг нэг тойрогтой байгаад идэх ч юм уу. Ийм зүйл харагдаж байна. Тэгэхээр дотооддоо итгэх хэрэгтэй, өөртөө итгэх хэрэгтэй байна. Илүү зоригтой өөртөө юм итгэж сурах хэрэгтэй байна. Тэгжээж та хэд маань болохоор энэ зорилготой хүрэх том алхмаа хийх боломжтой юм шүү гэж харж байна. Тэгээ дээрээс нь ингээд энэ гарсан энэ 3 үзэр гуруулаа ингээд шаргал үндсэн ингээд үзэр маань шаргал байгаа хгүй. Тэгэхээр илүү нөгөө та бүхэн маань юу агаад байна.
маш юм гал энергитэй. Тэгээ хурд бас огцом ууртай ч юм уу те илүү ширүү дөрв ч юм уу те эсвэл хөдөлгөөний илүү хурдан түргэн хүмүүсээ гэхдээ нэг гэс яваал гэс хийчихгээл гэс дуусчихгээл эсвэл ийш тийш явахдаа ингээд яарах юм байхгүй хахад хүртэл одоо юу гэдгийг шогшиж гүйж явж идэг хоолоо идэхдээ хүртэл хурдан иддэг ч юм уу ийм төрлийн хүмүүс байгаад байна. Тэгэхээр та бүхэн маань илүү жоохон тайван устай харьцаад те өөрсдөө нэг жаахан тайван болохгүй бол нөгөө хэтэрхий юм энерги гаргаад ирэхээр одоо өөрийгөө шатаах бас бусдыг шатаа, бусдын энергийг шатаах гэдэг талтай гэсэн үг. Хит их энергисээ болж гэсэн үг. За ингэж харж. За давуу болон сул талын үед одоо ямар одоо чадамж өгөгдөлтэй хүмүүс вэ гэхээр маш их юм эд баялагийг цуглуулах чадвар маш өндөр. Одоо юу гэдгийг одоо мөнгө санхүүгийн эд баялагын одоо эд баялагийг өөртөө татаж чаддаг гэх юм уу? Ийм төрлийн хүмүүс байгаа тийм. Тэгээд илүү нөгөө эрх чөлөөтэй ажиллах, хуваараа юм хийх, хувийнхаа бизнесийг босгох тий. Хувийн одоо ажлуудаа өөрсдөө өөрийнхөө гараар тий өөрөө босгодог ийм төрлийн хүмүүс байгаа тийм. Тэгээд бас л санхүүгийн чадвар сайтай, илүү статус өндөртэй, за бас ийм сошиал тий олон нийтийн ажил хийдэг ийм төрлийн хүмүүс байгаа тийм. Энэ олонний хүмүүс байгаа тийм. Олонний хүн гэдэг чинь одоо яг л нөгөө инфлюенсер, сошиал ажил хийдэг ийм төрлийн хүмүүс байгаа шүү дээ тийм. За King of Cups бас гарсан байна. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөл маш өндөртэй та бүхэн маань. Гэхдээ одоо маш ийм тайван тэгээд ийм бус одоо юу гэдгийг маш нөхөрсөг, ийдэг гэсэн. Маш ийдэг бусдаа ийм дипломат байдалтай одоо дипломат шаардлагатай тий энэ тэр гэж гэхээс илүү хүн болгонд ийм өгчилээдэг тий боломжны авил өгчилээдэг ийм өглөгч боломжны авил тусалж байхыг хүсдэг ийм сэтгэл сайтай гэх юм уу сэтгэл нь их ийм сэтгэл сайтай. Гэтэ энэний одоо нөгөө сул тал нь юу вэ гэхээр хүнд нөгөөгүй гэж хэлж чадахгүй ингээд юм болгоныг авч өөр дээрээ үүрээд ингээ яваад байдаг. Өөртөө ачаа болоод яваад байдаг те. Өөрөө ятраад яваад байдаг. Энергийн дутагдaltaд ороо яваад байдаг ч юм тий. Ийм байх магадaltaй шүү. Тэгэхээр тэрэн дээр бас анхаараарай. За нөгөө талаас нь King of Pentacles, энэ Queen of Pentacles гарч ийн. Тэгэхээр та бүхэн маань яг мөнгө төгрөгийн эд баялагийг бол өөртөө ингээ соронц мэд татдаг хүмүүс байгаа байна. Тэгээд маш их юм амжилттай явах те. Баян чинэлэг явах ийм одоо юу гэдэг хувь тавилан замтай одоо ийм өгөгдөлтэй хүмүүс байгаад байна. Тэгэхээр энэ өгөгдлөөс ашиглаад та бүхэн маань мөнгө санхүүгөөд анханасаа зөв барьдаг ч юм уу тий. Санхүүгийн менежментийн сургалт юмд сураад мөнгөө яаж хадгалах вэ, яаж хөрөнгө оруулах вэ энэ дээрээ бас гоё мэдлэгтэй болоод ирвэл энийг зөв ашиглаад цаашаа явчихад бол бас энэ өндөр статустай хүрэхэд тань бас нэлийн тусалж чадхаар ч юм уу тий. Тийм байдлууд харагдаж байна. Тэгээд та бүхэнд маань болохоор өгж байгаа зөвлөл миний гэлэнгээс өгж байгаа зөвлөгөө бол одоо тэмцэх хэрэгтэй. Та бүхэн яг одоогор бол яг нэг тэмцэхгүй тэгээ өөртөө ингэж итгэж өгөхгүй ингээ яг яхаа мэдэхгүй ингээ жаахан гацалтай байж магадгүй. Эсвэл тэмцээд яваад л байна. Эцэс төгсөлгүй тэмцээд л байгаа хүмүүс байж бол тэг хизээ энэ тэмцэл дуусах юм бэ тий. Тэр нь тодорхойгүй ядарч штэ тий. Ийм төрлийн хүмүүс бас гэж бол 2 дугаар группыг сонгосон хүмүүс. Тэгэхээр та бүхэн маань зүгээр л тэмцээрлээ цусалтгүй урагшилсаараа өссөөрвэ. Тэгээд одоо та бүхэнд ирэх тэр статус тэр шагнал бол их ойрхон байна. Хамгийн гол нь төвчээртэй тууштай байгаарэ гэдгийг л дахин сануулж байна шүү манайх. За self care-с өгж байгаа зөвлөгөө бол та бүхэн маань гэр бүлийнхаа гишүүдэд хайртай хүмүүстэй өөрийн гараар хоол хийж өгөөрэй. Дээрээс нь өөртөө бас гоё дуртай бүтээгдэхүүнүүдээр гоё хоол хийж идэрэй гэдэг зөвлөгөө өгч байна. Тэгэхээр энэ магадгүй таны амтлахгүй мэдрэмж дээр тулгуурлаж бас нэг энерги чинь нөхөж өгөх ч юм уу сэргээж өгөх тэр байдлыг тэр түн дээр үндэссэн юм зөвлөгөө байж магадгүй гэж бодож байна. За дээрэс нь хоолны салбарт бас анхаарлаа хандуулж байгаа хүмүүс байж болно 2 дугаар группыг сонгосон хүмүүс.
Тэгэхээр ямар ч байсан идэж уух зүйлд бас анхаарах хэрэгцээ өссөн хүмүүс байж болно. За ходоод гидсний асуудалд орсон ч юм уу те элэг цусны нойр улчирхайн асуудалд орсон хүмүүс байж болно. Тэгэхээр хоолоо эрүүлжүүлээрэ гэдэг тохиог бас өгчиж болно шүү нөгөө талаасаа. За ингээд би нөгөө шинэ хүзэртэй болсон байгаа. Тэгэхээр нөгөө нэг Oracle хүзэр. За энэ маань бол карьерийн Oracle хүзэр байгаа. За энэ дээр бол урсгал гэдэг хүзэр гарсан байна. Тэгэхээр яг орчлын ертөнцийн танд ингээд тусламж дэмжлэгийг бол илгээж байна. Тэгэхээр та бүхэн маань бол өөрийнхөө яг үнэхэрийн танд юу хэрэгтэй байгаа юм? Үнэхэрийн та юу хүсээд зориод байгаа юм? Үнэхээр та яг юу бүтээмээр байна? Тэр бодож байгаа зүйлээ өөрийнхөө дотоод хүчиндээ ингэж итгээд найдаад тэр бодож байгаа зүйл рүүгээ зүгээр л чигээрээ яваа, хүчтэй ороо гэж. Тэгэхээр бас яг энэ хүзэртэй л давхцаж орж ирж байна. Өнгөн ч гэсэн утхан ч гэсэн та бүхэн маань дотооддоо итгэхгүй, дотооддоо ямар хүч, ямар их энергийг агуулж явж байгаагаа ерөөсөө мэдэхгүй хүмүүс байгаа. Тэгэхээр өөртөө сайхан итэг. Битгий зоригтой байх хэрэгтэй. Шулуун шуурхай хөдлөх хэрэгтэй байна. Ингээд өөрөө ингээд маш их юм энерги хүчтэй, дотоод хүчтэй ээжэж ингээд зүгээр л нэг жижиг юмнаас олж айгаал ингээд суугаад байх ч юм уу тий. Тэр нь бол өөр утгагүй юм аа. Тэгэхээр өөрөө өөртөө итгээд өөртөө эзэн болоод ингээд цаашаа явах хэрэгтэй гэдгийг энэ дээрч тэр ингээд энэ хардаа манайхаа ингээд бүх зүйл яг нэг утгыг ингээд та бүхэнд өгöd байгаа байхгүй тий. Тэгэхээр эндээс бас нэг өөрсдийнхөө одоо байгаа нөхцөл байдалтай та бүхэн мань тохируулаад бас энэ мессежийг хүчтэйгээр хүлээж аваарэ гэж хүсэж байна. Цагаан өнгийн чулуу байгаа. Тэгэхээр та бүхэнд маань бол бас нэг талаараа хамгаалалт хэрэгтэй байна. Тэгэхээр гоё цагаан өнгийн хувцас өмсөөрэй. Өөрсдөндөө бас юм энергийн хамгаалалт хийгээрэй. Тэгээ цагаан өнгийн бүтээгдэхүүн бас ууж идэж хэрэглээрээ. Тэрэнд нь бас сүтэцээ ч юм уу сүүж орж болно тий. Юу ч орж болно манайха. За окей, ингээд 2 дугаар группийнхний уншлага бас тодорхой хэмжээгээр тодорхой байж чадсан байх гэж найдаж байна. Бас бүр ингээд тодруулах зүйлээ бол манайхан комент хэсэгтээ гоё асуугаа чөлөөтэй асуугаарай. Энэ бол 2 дугаар группийг сонгосон бүх хүмүүсийн ерөнхий уншлага байлаа. Та бүхэн маань яг зөвхөн өөрийнхөө өгөгдлийг мэдхийг хүсвэл зөвхөн өөртөө тохирсон зорилго зам мөрөө мэдхийг хүсвэл манай хувь тавилангийн матриц үйлчлэгийг бас аваарай. Маш хямд үнээр товч өгөөд тодорхой юм тайланг бол гаргаж өгч байгаа шүү. Тэгээ ачаал ихтэй байгаа учраас та бүхэндээ 72 цагийн дотор аль болох чадлаараа хариу тайлангийг илгээж байгаа шүү. За тайлангаа та бүхэн маань хүлээж аваад давуу чанаруудаа мэдэж авчаад түүнд талархаад сул талуудтайгаа бас нүүр тулаад зоригтойгоор нүүр тулаад өөрсдөө хөгжүүлэх зүйлсээ хөгжүүлээд болох залруулах зүйлээ залруулад ингээд бүүнээрээ хамтдаа цаашаа явцгаая гэж уриалмаар байна. Тэгээ манайхан маань бол harmony.me гээд чат руугаа мэдээлэл аваад тэгээ үйлчлэгийг сонирхчийг авч болно. За манайхан амжилт хүсье, баяртай. 3 дугаар группийнхан маань уншлагатаа тавтай морилно. За та бүхнийхэн маань за сонсны гол зорилго нь бол энэ орчлоо харваа дээр та бусдыг хамгаалж болно. За хамгаалах гэж ярьсан хүмүүс тийм шууд утгаараа бас юу гэдгийг бусдыг юм энэрх нүүлсэх, бусдыг хайрлах, бусдад ийм дулаан мэдрэмж өгөх даарч ирснийг дулаахан болгох ч юм уу тий. Тэгээд бусдыг ийм хайрлаж хамгаалах аз жаргалгүй нэгэн тань дээр ирвэл та аз жаргалтай болгоод явуулах ч юм уу тий. Тань дээр яг юу хүсэж ирж гин та тэрийг өгөөд явуулах. Тийм зорилготой гэсэн үг. Итгэл найдваргүй хүн ирвэл та итгэл найдвар өгөх тий. Зүүн бэлэг сайтай тэгээ маш юм жаахан дотогшоогоо жаахан ичимхий хүмүүс байгаа тий. Тэгээд маш үзэсгэлэнтэй дотоод үзэсгэлэн гадаад үзэсгэлэн өндөртэй
За маш юм зүүн совин сайтай ийм хүмүүс харагдчихэ шүү. Тэгээд гол зорилго нь бол илүү нөгөө нэг юу гэдэг материалыг гэхээс илүү яг шууд утгаараа материалыг тусламж байж болно. Бусдад их юм тусалдаг, өгдөг ийм зорилготой хүмүүс гэсэн үг. Тэгээ материал энд нь бол шууд утгаараа материалыг тусламж байж болох ч гэсэн хамгийн гол фокуслж байгаа зүйл бол өөрөө Queen of Cups гэж юм чинь бас хүнд нөгөө сэтгэл зүйн ихтгэл найдварын сэтгэлийн дутууг нь нөхөж өгөх. За тэгээд яг орчин хэлээр бол сэтгэл зүйч байж болно тийм. Ийм зорилготой ирсэн хүмүүс байна. Тэгээд та бүхний маань энэ хорвоо дээр ирсэн гол сурах ёстой хичээл нь бол карма гэж ойлгож болно. Тийм нөгөө талаас тэр хичээл бол маш их юм юу гэдгийг хөдөлмөрлөж байж өөрөөсөө маш их юм бүтээл төрөл гаргаж ийж маш хэмжээгээр тууштай хөдөлмөрлж ийж эд баялагт ийм хүрэх эд баялаг ямар их үн цэнтэйгээр олж авдаг вэ гэдгийг сурах тий эд баялагийг зүгээр ч нэг байж байгаад авдаггүй ч юм уу тий тэрийг ойлгох ийм хичээл энэ 3 дахь амьдрал дээр энэ хичээлийг сурах юм байна. За тэгээд нөгөө талаараа болохоор бас карма бол өөрөө эд баялагаар жаахан дутмаг байх гэдэг ч юм уу тий тэгээд яавал ингээд эд баялаг өөртөө татаж сурах юм бэ гэдэг дээр блог үүссэн ч юм уу тий энэ дээр асуудалтай байгаа хүмүүс байж болно. За бүр нөгөө талаас эсэргээрээ байж болно. Анханасаа ингээд маш юм баян тансаг юм амьдрал дээр төрсөн тий энэ эд баялагийг эсвэл өглөж ингэж маш олон ийм материалын зүйлтэй тий энийг яаж зөв зохистой зарцуулах вэ? Зөв зохистой зарцуулахгүй үүн дээр алдаж онсон ч юм уу тий өрн таран хийсэн ч юм уу ийм юм байж болно шүү манайхаа. Тэгэхээр энэ эд баялагтай зөв зохистой харилцах эд баялагтай зөв менежмент хийж тий зөв захиран зарцуулах дээр бас хичээл суралцах ийм хичээл тэр тал дээр ямар менежменттэй яаж эд баялагтай зөв харьцах вэ гэдэг хичээлийг сурах гэж ирсэн байна шүү. За энэ гол зорилготой хүрэх гол түлхүүр нь юу вэ гэхээр та бүхэн маань хитрхи бас юм бадган суурьтай байж болно. Альваад нэм хурдан түрхэн хөдөлдөггүй те сууж л байдаг, бодж л байдаг, тунгаагаал байж л байдаг. Хитрхи их ингээд амраал байж идэг те хөдөлгөөн нь жоохон удаан хүмүүс байж болно. 3 дахь группыг сонгосон хүмүүс эсвэл юмд илүү тайван байж идэг болж болно. Гэхдээ энэ маань хитрээд ирэхээрээ бас болохгүй шүү дээ. Тэгэхээр хит их амрах шаардлагагүй, хит их юм удаан яг яах гэдэг нь тодорхойгүй ингээ байгаад байх нь өөрөө утгагүй юм аа. Тэгэхээр та бүхэн маань одоо байгаа байдлаасаа ингээ сэрх хэрэгтэй байна тий босох хэрэгтэй байна. Зүгээр л мөрөөдүүд унтаад байна. Мөрөөдүүд хөвтөд амраад байна тий. Зүгээр л мөрөөдүүд хөдөлгөөн ихгүй яг л байрандаа байгаад байна. Тэгэхээр та бүхэн маань оюун санааны хувьд ч гэсэн шинжилт хийж сэрх хэрэгтэй байна. Бие махбодын хувьд ч гэсэн хөдөлгөөн хийж тий илүү хөдөлгөөнтэй нааш цаашаа юм гүйсэн ажил амжуулсан ингээд нэг идэвхтэй байх хэрэгтэй байна. Тэгжээж энэ зорилготой хүрэх том алхмаа хийх нэ гэж. За нөгөө талаасаа бол өөрсдийн тий заяаны хань гэж ярьдаг. Заяаны ханаа зөв ханаа олох зөв эсвэл хамтрагчаа олох эсвэл зөв найз нөхдөө олсноор энэ зорилготой хүрэх боломж нэгдэх нэ шүү. Тэгэхээр хоёр гол түлхүүрээс ойлгосон байхаа гэж найдаж байна. За нөгөө талаасаа таны өгөгдөөл чадвар чадамж анхаарах зүйл, суралцах зүйл давуу сул тал нь юу вэ гэсэн чинь за эхний групп дээр миний толгой маш өвдөжсэн. Тэгэхээр нөгөө хоёрдугаар групп дээр болохоор ер нь бол нөгөө маш хийм дүнгдээд ингээд нэг юм мэдрэмж төрж ирсэн. Харин та хэд дээр бол хоолой маш их өвдөд байна. Тэгэхээр манайхан бас хоолойны юм асуудалтай, хоолой өвдөж байгаа эсвэл хоолой хүрдний асуудалтай байж магадгүй. Эсвэл ингээд нэг зүйлийг хэлэх гээд тэ ингээд зангираад хоолой ингээд юм зангираад
одоо яг нэг хүн юмаа ингээд хэлэхээр ингээд уйлаад ингээд хоолой зангираад өвддөг шүү дээ. Яг тэр мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Тэгэхээр та хэд маань болохоор яг юу болсон юм бэ те? Яг юун дээр асуудалтай байгаад байна? Энэ маш их юм хоолой зангирсан байгаад байна. За үнэхээр асуудлын үйл бас комменттэй оруулаад нэмэлт ийм үзэр дэлгүүлж болно шүү. 3 дахь группийн маань за. Ийм нэг олон хүнд хандаж байгаа учраас би шууд нөгөө нэг та хэд маань яг энэ дээр асуудалтай юм биш гэж хэлж чадахгүй. Яг бол хүн хүний нэрг тэгээд ийм цөм уншлага учраас би яг шууд нэг зүйлийг барьж хэлэх өөрөө учир дутагдaltaй байгаа тийм. За окей. Та бүхний маань болохоор сул тал нь юу вэ? Өгөгдөл чанарууд нь юу вэ гэхээр маш одоо юу гэдгийг одоо хувийн сахилга бат гэх юм уу? Зарчимч байдал хувийн сахилга бат юм тутмаг агаад байна манайха. Хувийн одоо юу гэдгийг төлөвлөгөө тутмаг тий аливаа зүйлдээ ингээд зорилго тавиад тэрэндээ төлөвлөөд тэгээд ингээд ийм детальны ийм ажлууд дутуугаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд түлхүү ингээд бодоол ингээд байрандаа л байж идэг хүмүүс аваад байгаа. Энэ бас ингээд давхцаад гарч ирж байна. Тэгэхээр яг нь илүү логик талдаа ингээд төлөвлөгөө менежмент талдаа та бүхэн маань бас өөрсдийгөө юу яарэ сайжруулаарэ. За та бүхэн маань одоо логик чанар те гэхээсээ илүү нөгөө юм сэтгэл зүйн өгөгдөлтэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр бусдыг амар ойлгодог, амар эмпати, ийм өрөвчтэй, тэгээд ийм зөөлөн чанарын хүмүүс байгаа. Тэгээд өөртөө итгэл жаахан одоо дутмаг. Тэрнээсээ болоод ийм өсөлт хийж болохгүй. Яг л манайха ерөөсөө яг л ингээ яачжээ. Энэ 3 үзрээс нэг л зүйлийг илэрхийлж чинь энэ үзэрч гисэн одоо ингээд үйл хөдлөл боломж бололцоо ингээ барьж аваад үйл хөдлөө ингээ хийгээд байхгүй тий. Боломж гарч ирсэн ч гэсэн ингээд байж л идэг. Та бүхэн маань яг юунд ингээд яг ингээд байгаа л агаад байгааг нь би сайн ойлгохгүй байна. Энэ дээр бас ингээд гарсан те илүү бадган чанартай. Тэгэхээр манайхан маань бол ингээд нөгөө 7 хэмжээш нэг огтлон гэдэг шиг яг ингээд нэг асуудал гараад ирсэн ч вэ, ямар нэгэн зүйл тохиолдсон ч вэ, эсвэл ажил төрөл хийх гэж байгаа ч вэ, эсвэл шийдвэр сонголт хийх гэжсэн ч гэсэн ингээд бодоо суучдаг. Тэгээ яг ингээд яг яах гэдэг нь мэддэхгүй ингээд яг л ингээд нэг зүйлд найдаал байж л байгаа нэг ийм энерги блок ялчгүй ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхан маань бол энэ дээрээ сайн анхаарах хэрэгтэй байна. Ерөөсөө үйл хөдлөл ингээ хийхгүй байгаа тань тий. Бадган чанартай байгаад байна л гэдэг зүйлүүд гарч ирж байна. Тэгээ энэ дээр бол та бүхэн маань юу вэ л да? Илүү нэг юм одоо юу гэдгийг гоё бүтээлч юм санаанууд ингээ танараас төрдөг. Бүтээлч ингээд шийдлүүд гоё санаанууд юм та хэдээс ингээд ургаж гардаг. Энэ нь бол давуу тал харагдчихэв. Одоо юу гэдгийг одоо энэ болохоор пэйж words ахгүй юу? Тэгэхээр энэ одоо илүү юм эерэг юм хөнгөн үзэр ахгүй юу? Тэгэхээр та бүхэн мөн болохоор ийм ноён нуруу сайтай ийм аливаа зүйлийг ингээд шийдэж сонгож үйл үйлдэл ингээл гаргаал те ингээд дайрч тавшилгаасаа илүү ингээд илүү дотгошоогоо боддог, маш их зүйлийг боддог. Тэгээ маш юм 50 чанарын хүмүүс байгаа даа. Тэгэхээр манайхаа энэ хоёр одоо түлхүүрэн дээрээ үндэслээд энэ гол одоо зорилгоо биелүүлэх дээр бас анхаараарэ гэж хэлмээр байна. Тэгээ энэ 4 үзэр дээр би дэлгэрүүлж ярих шаардлага байхгүй байхгүй юу? Ерөөсөө яг л цөм байдлаар яг сайн зүйлийг эхнээс нь ингээд хэлээд байна. Тэгээ шаманыг хэлэнгээс өгч байгаа зөвлөгөөний хувьд бол changes гэж байна. Тэгэхээр ингээд өөрчлөлт хэрэгтэй байна. Яг л одоо яг төрөнийхтэй бас давхцж байна тий. Манайхаа одоо байгаа ингээд 3D амьдрал дээр байгаа ингээд нэгэн хэмнэлт
байгаа. Эсвэл нэг л тойргоороо ингээл тойрол тэр ингээд тэр тойрогтой байгаа л байхаасаа одоо болох хэрэгтэй байна. Манайхан өдөр тутмын хэв маяг зуршлууд, хийдэг үйлдэлүүд өдөр тутамдаа одоо ямар байдгүй тэр байдлаа одоо өөрчлөх хэрэгтэй байна. Өөрчлөх цаг нь болсон байх шүү. Гоё өөрсөндөө өөрчлөлтүүдийг авчираад оюун бодол санааны ч вэ, үйл хөдлөлийн ч вэ те бүх талбар бүх зүйлүүд дээрээ та бүхэн маань үйлдэл хийгээд өөрчлөлт хийгээд тий өөрчлөлт хийгээд энэ зорилго руугаа одоо явах цаг нь басан байна гэдгийг хэлж байна. Би стил гэж чинь тий. Тэгэхээр ингээд яг л ийм хэвэндээ ингэж байхгүйгээр өөрчлөлтийг ингээд хийх хэрэгтэй байна. Тэгээд энэ эмэгтэй яагаад доош харж байгаа гэхээр энэ маань болохоор ингээд доош харцсан байна гэдэг чинь та бүхэн маань одоо ингээд харж байгаа байр суурьаар өөрийгөө одоо нэг юм ойлголтоор харж байгаа шүү дээ. Нэг одоо өөрийгөө одоо нэг та бүхэн маань өөрсдийгөө нэг юм байр суурьтайгаар ингэж өөрсдийгөө дүгнж тодорхойлж байгаа. Тэр тодорхойлолтоо бүтэн ингээд хүнжээ юм босоо байхад гэлтэй энэ доош харцсан гэхээр бүтэн ингээд 360 180 градус эргээд өөр өнцгөр өөрийгөө нэг хараатгаарэ. Тэгэхээр танд юу мэдрэгдэж байна? Та өөртөө яаж өөрийгөө тодорхойлж байна те? Тэр байдлаа нэг ажиглаад үзээч гэдэг зөвлөгөө аваад. За нөгөө талаасаа болохоор ийм Oracle Deck-тэй болсон. Тэгээ энэ маань болохоор нөгөө career болон амьдралын Oracle үзэр байгаа. Тэгэхээр та бүхэн маань болохоор хин нэгнээс ийм тусламж хүсэх тусламжийн гараа өгөөрэй гэж. Манайхан маань болохоор илүү ингээд дотгошоогоо ичээд ч юм уу те эсвэл санаа зовноод ингээд бусдаас тусламж хүсдэггүй байх төрлийн хүмүүс их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хэрэгцээтэй шаардлагатай үед те манайхан санаа зовнилгүй бусдаас тусламж хүсье гэдэг Oracle үзэр гарч. Тэгэхээр бусдаас тусламж хүсэх юм бол тань дээр бол одоо хүссэн бүхэн чи ирэх боломжтой. Нөгөө талаасаас бусдад гараа танд өгж байгаа хинт ч байсан та бусдад бас тусалж чадах одоо потенциалтай хүн шүү гэдгийг бас илэрхийлж байна. Тэгээ та бүхэн дээр болохоор юм улаан өнгийн чулуу сонгосон хүмүүс байна гэхээр улаан өнгийн одоо эд хэрэглэл өмсөх зүг, улаан өнгийн хүнс ашиглах, за тэгээд ноён нуруу хүртэндээ бас анхаараарэ гэдэг анхааруулгыг өгч байна. Тэгээд 3 дахь группийнхан маань ерөнхий нөгөө 3 дахь группийг хэдэн ч хүн сонгосон байж болно. Та бүгднгийнх нь цөм энергийг дээр үндэслээд дамжуулаад одоо сүнсний зорилго өгдлийг нь бас тодорхойлох гэж оролдлоо. Манайхан маань бас сонирхож байвал манай harmony.in гээд сувг дээр болохоор юу яаж байгаа хувь танилангийн матриц гээд шинэ үйлчлэгийг бий болсон. Тэгэхээр энэ үйлчлэгийг аваад зөвхөн өөртөө зориулсан, зөвхөн only танд зориулсан таны одоо чадвар чадамжууд, давуу сул тал тий таны одоо өгөгдөл, таны сүнсний амьдралын зорилгыг тодорхойлох. За улмаар бол амьдрал, ажил, карьерийн талбар дээр та одоо хэн байх боломж өгөгдөлтэй юм те сүнсний зам замнал дээр өгөх зөвлөгөө юу байгаа юм, хүн хоорондын харилцаа холбоон дээр өгөх зөвлөгөө одоо таны өгөгдөл юу вэ гэдэг байдлаар бүтэн ийм тайлан маягаар ингээд танд очтгоо. Манайхан бас ийм ачаал ихтэй байгаа учраас аль болох одоо 72 цагийн дотроо бариад тайлангийн хүрэх гэж бид нар хичээж байна. Тэгээ сонирхож байвал энэ үйлчлэгийг бас аваарай. Хямдралтай үнэн явж байгаа шүү. Тэгээд 3 дахь группийн уншлагаа ингээд өндөрлөе. Яг нэг юм асуух зүйл ч юм уу те тодруулах зүйл байвал коммент дээр чөлөөтэй үлдээгээрэй. Тэрэн дээр нь хариултыг нь өгөх болно. Тэгээд баярлалаа. Дараагийн уншлагаар уулзцгаая. Баяртай.